Ээжээ, хаашаа явж байгаа юм бэ? Хоёул гэр хороод явна минь охин. Би өнөөдөр найзуудтайгаа уулзна гэж хэлсэн маа. Тийш явахгүй ч болохгүй мүү? Хурдан явна минь охин. За, сууч. За харж ийн минь охин. Хоёул гэрээсээ гараад өрдөө 3-4 км яваад л ийм хэцүү амьдралтай ийм хэцүү газар ирж штэ. Чи ээжийнхээ үгэнд орохгүй хичээлээ сайн хийхгүй бол чамайг ийм л амьдрал хүлээж байгаа. Ээж нь юуны төлөө чиний төлөө ингэж хичээж байгаа вэ? Эцэг эгчин яаж ажиллаж чиний бүх зүйлийг чинь хариуцаж дааж хангалуун сайхан амьдруулж байгаа вэ? Бас энэ байдалтай ингэж харьцуулахгүй болвол чи яг одоо ингэж мэдэрч байгаа аз жаргалаа, эдэлж байгаа аз жаргалаа ингэж ойлгохгүй байгаа хгүй. Тэгээ чамайг ээж нь ингэж өөрөө харьцуулж хараасаа гэдгийг тавьчихсан. Миний охин энийг сайн харах хэрэгтэй. Чи энэ хогийг харж гин үү? Чи энэ угаацыг үнэртэж гин үү? Чи энэ аимшигын энэ шороо бүргсэн энийг чи мэдэрж гин үү? Ийм хэцүү штэ энд амьдрал. Сайн байна уу? Сайн байна уу? Андуураагүй бол та ч юм эрдүүрлийн төлөөлөгч ах шүү. Оо тийм юм уу? Та яасан энэ хоёр манай нөхцөлийг харж яваа юм уу? Ажиллаж яваа юм уу? Оо гүү. Энд харан хүүхдэд авуулж ирээд энд амьдрал юм хэцүү байгаа шүү. Энд тийм чи бас харьцуул гэж харуулаад үзүүлээд яриад байж гин. Тий. Энд чинь монголчуудын л нийтлэг амьдрал төр манай нийгмийн байгаль царай штий. Үзүүлж харуулаад тахаар юм юу байгаа юм бэ? Гүү. Юу ах вэ одоо тэгээд энэ ч одоо миний л амьдрал штэ. Би бас нэг хүүхдээ өөрөө хүмүүжүүлж штэ тий. Энд одоо амьдрал юм хэцүү, юм ядуу, юм хэцүү байвал одоо чамд бас ийм зүйл тохиолдно гэж би өөрөөрөө яриад сумжуулэл байж байна. Хүмүүжлээ. Та ч ямар сонио юм бэ? Та ч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нийтийн албан тушаалтан бидтэй. Тэгчээд ямар хандлагын зөрчилтэй юм бэ? Яагаад бид нэг ингэж доромжлоод байгаа? Та ч одоо иргэн хүнийхээ үгийг сонсоод энэ орчин нөхцөлийг сайжруулахын төлөө хамгийн бага шатнаас нь эхлээд дээшээгээ бидний үзэл бодол нөхцөл байдлыг уламжлах хэрэгтэй албан тушаалтан биш юм уу? Би харин хэллээ шүү дээ. Энэ миний л амьдрал одоо би л хүүхдээ өмжүүлж байгаа. За. Та өөрийнхөө л амьдралыг авч явах юм бол та яагаад хүмүүсийн санал авч нийтийн албан тушаалтан болсон юм? Тэгээс та чинь манай дүүргийн төлөөлөгч биш үсттэй. Биш. За. Энэ дүүргийн төлөөлөгч биш юм биж бусад дүүргийнхний амьдралыг хараад оромжлоод явж гинэ. Бид нар одоо амьдралаас ингэж амар тасарсан байдаг юм бах та. Чи одоо яг л адилхан хүмүүс нэг нэгэнд амьдарч байгаа гэдэг. Хүмүүс өдөр болгон хөдөлмөрлөөл, аль чадхаараа ажиллаа хийгээл татвараа төлөөл амьдарч байгаа ч гэсэндээ энэ улсын нөхцөл байдал тогтолцоо нугаас айгүй буруу шүү дээ. Тэгэхээр биднийг төлөөлж байгаа төлөөлөгч нь ийм юм яриа явж байгаа ч харчаагүй.